За 1990 оноос хойш тасраад байсан аймгийн аврах тээвэрчин хэмээх цол тэмдгийг 2025 он буюу за яг энэ Монголын уламжлалт сар шинийн баярын өмнөхөн дахин сэргээж олгож эхэлсэн. Тэгэхээр Ховд аймгийн хэмжээнд энэ жил 9 аврах тээвэрчин шалгарсан байгаа. Тэгэхээр үзэгч та бүхнийг яг энэ мэдээлэлтэй уялдуулаад Ховд аймгийн авто тээврийн газрын дарга үлэмж нарантай уулзаж байна. Тэгэхээр үнэхээр сайхан арга хэмжээг буцааж сэргээж чадчээ. Тээвэрчдэд маань их урам зориг өгсөн ийм бас шагналын үйл ажиллагаа болж байна гэж бодож байна. Тэгэхээр ер нь яагаад аврах тээвэрч дахин сэргээж шагныг гэж энэ санаачлалыг гаргав. За баярлалаа. Тэгээд Монголын уламжлалт сар шинийн баяр бол яалтчгүй Монгол түмний ахмадуудаа дээдэлдэг алдарнуудаа шагнадаг урамшуулдаг ийм сайхан бахаралт баярын маань нэг байгаа. Тэгээд Монгол улсын хэмжээнд бол Ховд аймаг бол автоврын салбараар яалтчгүй түүхэн уламжлалтаа салбар 100 жилийн түүхтэй баруун бүсийн анхны 4-р бааз Ховд аймагт байгуулагдсан. Энэ баазаас сүртэй үе үеийн ахмад тээвэрчид 4 үеэр энэ тээврийн салбар зүсгэж байгаа жолооч нар бол эндээс урган гарсан байдаг. Энэ жутгаараа манай Ховд аймгийн хэмжээнд авраг тээвэрчнийг уламжлуулан анхудаа санаачлагаараа аймгийн авраг тээвэрчнийг шагнах урамшуулга тогтсон байгаа. Манай Ховд аймгийн хэмжээнд зөвхөн Мон Эког туршилсан 26-аас 27 тээврийн компаниуд үйл ажиллагаа явууллаа. Эдгээр тээврийн компаниуд нэг машинаас бас улсдаа төлдөг татврын хэмжээгээр нэлээд бас өндөр мөнгөнд улсад төлдөг. Тэгэхээр аймаг орон нутагт ч гэсэн энэ татврыг төлөвлөрүүлэх юм боломж болцоо байдгүй болов гэсэн зүйлийг манай тээвэрчид ярьдаг. За яг юунтэй холбогдуулаад манай тээвэрчдийн маань улс орны эдийн засагт үзүүлж байгаа нөлөөллийг та бас хэлэхгүй юу? Тэгэл яалтчгүй тэгэлгүй яах вэ? Зөвхөн Ховд аймгийн дэдүүгээ баруун бүсгийн эдийн засгийн хөдөлгөөч хамгийн гол амин суудсан энэ байдаг. Монко болон зүүн хөшөөдөд нийтдээ Монко компани 26 компани, зүүн хөшөөдөд 32 компани үйл ажиллагаагаа явуулдаг. Улс хоорондын зөвхөн ачаадыг тээвэр гэхээс илүү зорчигч тээвэр, улс хоорондын ачаа тээвэр, за энэ салбарт ажиллаж байгаа хот хоорондын ачаа тээвэрт ажиллаж байгаа үеийн салбарын алдартан авиатнуудаа ингэж урамшуулж энэ үйл ажиллагааг дахин сэргээжинд явуулах нь зайлшгүй байх ёстой зүйл гэж үзэж байгаамаа. Нийт тээвэрчтэй хандаж мэдлэгээ төвшүүлдэг. За сүрээр дарагч хэмээх 17 дугаар жарны гал морин жилдээ бүгдээрээ илгээрээ анхаан болон төрлөөрөө төвшин амнан сар шиндээ сайхан шинэлэрэ гэж гисэн яриа ёо.